Сайн байцгаана уу. За тэгэхээр өнөөдөр бол 11 сарын 21-ний өдөр байгаа. Би нөгөө эмэгтэйчүүдийн хаалганд орсон шүү дээ, конизацион гэдэг одоо над дээр нөгөө умайн хүзүүний хавдрын одоо шинж тэмдэг илэрсэн байна гэд би хаалганд орсон. Тэгээ 3 сарын өмнө тэгээд өчтөр эмэгтэйчүүдийн хэмжээгээр очиж одоо юм контрол унтаас үхэн буюу контрол үзлэгтээ орсон байгаа. Тэгээд хариуг нь бол уцаар надад нэг 7 хоногийн дараа ч юм 2 7 хоногийн дараа залгаж хэлэх байх. Тэгээд өчтөр би нөгөө вакцины талаар энэ HPV гэдэг вирусны эсрэг юм вакцин байт юм байна. Тэгээд энэ нь болохоор 25 наснаас доош насныханд үнэгүй хийдэг. Тэгээд би ч одоо ингээ 30 настай учраас надад хийж болохгүй. Тэгээд би нөгөө ханган каса эрүүл мэндийн даатгал руугаа бичиг баримтаа явуулсаар хариу нь хүлээж байна гэж тэгжсэн. Тэгээд тэрний маань хариу бол нэг удахгүй бол ирсэн байгаа нэг 10 хоногийн дараа ч юм уу. Тэгээд сайн мэдээ нь юу байсан бэ гэхээр одоо хамт үзүүлээ заяа. Одоо wir bezahlen für sie гэж байгаа. Wir bezahlen die Impfung für sie гэж байгаа. Ингээд миний вакцины төлбөрийг ингээд бид нэр ингээд төлөё гэдэг хүлээн зөвшөөрсөн юм бичиг авсан. За би бүр амар баярлсан. За тэгвэл энэ чинь амар үнэтэй заяа 600 евро мөр орчин болно. 600 евро гэж хэдэн төгрөгөө 4000-аар ботоор чи 2 сая 400 ингээд бараг 2 сая 500 мянган төгрөг энэ вакцины ингээд өгөхөрөөсөн байхгүй юу? Тэгээд энэ нь ингээд яаж явсан бэ гэхээр миний нөгөө очдог эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчтэр би яг хаалганд орсныхаа дараа 1 2 3 хоногийн дараа очиж үзлэгт орсоохгүй тэгсэн чинь ингээд би тань ингээд нэг бичиг хийгээд өгөө гэж бичиг нь би ингээд танаас хажуудалд ингээд оруулчих. За юу гэж хэлсэн нь тэр бичгэн дээр нь болохоор за ингээд манай хүчтэн дээр ингээд ийм вирус ингээд эрэг гараад тэгээд энэний үндсэн дээр ийм хаалганд орсон. Тэгээд энэс ингээд цаашдаа сэргийлэхийн тулд энэ ингээд дахиж болдог юм билээ л дээ угаасаа. Тийм болохоор ингээд сэргийлэхийн тулд энэ хүчтэнд ийм вакциныг энэ одоо Gardasil гэдэг энэ HPV-гийн эсрэг вакцин байлаа л дээ. Энэ вакциныг зөвлөж байна. Тэгээд энэний төлбөрийг ингээд эрүүл мэндийн даатгалаас төлөхийг бид нар ингээд бас дэмжиж гинэ гэсэн нэг бичиг хийж өгсөн байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээд ханган касараа явуулаад 10 хоногийн дараа надад энэ бичиг маань ирсэн. Ингээд таны төлбөрийг даяа ингийн тул та ангисан гэсэн нэг заавар шиг юмуд байгаа байхгүй юу. Тэгээ би эмэгтэйчүүд юм дээр угаасаа 11 сарын 20-нд нөгөө цаг авсан байсан болохоор за тэн дээр очих дөрөөл юу айда асууя гэж бодоод. Тэгээ тэрнээс өмнө би очиж нөгөө юугаа авахтаа жирэмсээс хамгаалах эмээ авахтаа заавалаас эмэгтэйчүүд имлээс рецепт авч очиж авдаг байхгүй юу. Тэрийг очиж авахтаа асуудаг байхгүй би бичгээ үзүүлээд манай имлээс ингэсэн гэсэн чинь за тэгвэл та 11 сард угаасаа цагтаа юм чинь тэн дээрээ эрэхтэл үзүүлээд хийгээд авчихгүй даа гэдгийгсэн. Тэгээ өчтөр очиод үзлэгтээ орчоод тэгээ эмчтэй энэ бичгээ үзүүлээд гэсэн чинь өө ямар гоё юм бэ. Энэ бүртээ амар содон үзэгдэл байна. Эдгээр ингээ ийм 25-аас дээш насныхны эмэгтэйчүүдийн вакциныг ер нь бол ингээ даадаггүй. Гэхдээ ингээ манай эрүүл мэндийн ийм даатгал айгуу сайн даатгал гэж тэр юм чинь хэлсэн. Ингээ энэ техникаг хангар гасаа бол ингээ айгуу сайн төлбөрийг ингээ ер нь юмнуудын төлбөрийг сайн даачдаг сайн даатгал гэж хэлсэн. За тэгээ үзэлтэй орсны дараа юм чи надад нэг юм рецепт бичиж өгөөд та одоо аптек ороод тэрийг аваад тэгээ болох юм бол таныг өнөөдөр шууд ингээд вакцинжуулъя гэдэг байхгүй. Тэгээ би өө за тэгээд тэгээд эмчээсээ юм рецепт аваад заяа. За тэрнээс өмнө энэ даатгалаас ирсэн бичгэн дээр юу гэж байгаа вэ гэдэг талаар би тань сайхан уншиж өгье за. За өдрийн мэндэ фаус өх бата гэж байгаа. Тэнгүүтээ ингээд таны явуулсан бичиг баримтанд баярлаа. Тэгээд дуртай бид нар ингээд таны хамгаалалтын вакциныг HPV-гийн эсрэг HPV гэдэг энэ вирусын эсрэг хамгаалтын вакциныг төлбөрийг ингээд übernehmen болно дааж авъя гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингийн тулд та нэг юм эмч олох хэрэгтэй. Таны ингээд эмчлэх тэгэнгүүтээ энэний тулд надад юу хэрэгтэй вэ гэхээр эхлээд рецепт эмчээс бичиж өгсөн энэ вакцины рецепт. Хоёрдугаарт нь эмийн сангаас авсан төлсөн баримт. Тэгээ гуравдугаарт нь эмчээс авсан нэхэмжлэлийн бичиг гэх юм уу энэ гурвыгаа ингэж явуулаарай гэж байгаа. Тэгээд бүх бичиг баримтуудаа постоор оригиналаар нь явуулж болно. Эсвэл одоо манай нэг аппликейшн байгаа хгүй манай эрүүл мэндийн даатгалын тэр лөгөө ороод Костнер штатун гэдэг одоо төлбөр буцаан олгох гэдэг рүү ороод явуулчих болно гэж. Тэг би одоо тэрийг хийх гээд байж байгаа хгүй. За тэгээд бүрдүүлэх ёстой бичиг баримтын дундаас нь энэ байна. За би өөрийнхөө нэр мэрийг ингэж их сайхан нууж байгаа. Ингээл харуулчих да. Энэ болохоор ингээд рецепт нь байна. Энэ вакциных нэр нь болохоор Gardasil 9 гэдэг. Gardasil 9 гэдэг нэртэй юм бэлэн fertig spritz юм байна л да. Бэлэн одоо юм шууд тарихад бэлэн юм вакцин гэсэн үг. За тийм ингээд рецепт нь авцсан. Тэнгүүтээ энэ болохоор аптекээс авсан аптекийн бичиг байна. Энэ вакцин хэдэн төгрөг гэж найдуу да. 195 евро 65 цент за ёо.
Гэтэ яг энийг мөнгө ингээ буцааж авах гэдэг нь гоё л байгаа л да. Гэтэл бас амар ганцтай 195 евро. Тэгээд би тэр вакциныхаа зургийг ингээ хажуулалт оруулж за ингэж харагдсан юм лээ. Энэ вакцины болохоор 9 төрлийн энэ HPV гэдэг энэ вирусны эсрэг юунуудыг бүгдийг агуулж идэг. Тэгээд бодисуудыг агуулж идэг. Тэгээд тэн дотор нь болохоор тэр 16, 18 гэдэг хамгийн хортой хавдар үүсэх боломжтой тэрнийх нь эсрэг ч гэсэн байгаа юм байна л дээ. Надад болохоор тэр нь бас эргэсэн шүү дээ 16, 18. За тэгэнгүүтээ энэ бас нэг юм бичиг байгаа. Энэ нөгөө вакцины Ausweis буюу вакцины бичиг баримт дээр наах хэвээр бичигээс авах. Би ч өчтөр тариагаа тариулна гэдгийг угаасаа мдэггүй байсан болохоор юу вакцины бичиг баримтаа авч яваагүй гэсэн чинь одоо тарчид ихэн за ухаан тас гэж тариулсан. Тэгээд энэ нэг цаасыг юун дээр явах хэвээр вакцины бичиг баримтаар ингэж наагаад ихэлдэ тариулсан мараасаа ингээ бүгдийг явах хэвээр тэмдэглүүлж авах хэвээр байдаг. Тэгээд дараагийн очилтон дээр энийг авч явж алгуулна. За дараагийн бичиг баримт нь болохоор эмчээс авсан одоо нэхэмжлэл гэх юм уу те. Энэ тариаг тарьсан нэхэмжлэх нь болохоор ийм 10 евро байсан. Тэг ингээд нийтдээ тарианы тарилт маань 205 евро 65 цент болсон байгаа байхгүй юу. Тэгээ одоо би энэ бичиг баримтаа эрүүл мэндийн даатгал руугаа явуулаад хизээ надад мөнгөнд орж ирнэ гэдэг талаар бас энэ бичлэгний сүлд оруулнаа гэсэн үг. Тэгээд энэ ингээд нэг удаагийн вакцинаар тогтохгүй 3 удаагийн вакцин хэлэх юм элэ. Одоо би 11 сарын 20-ны өдөр ихний вакцина хэлгэсэн. Тийм болохоор 2 сарын дараа буюу 8-7 хоногийн дараа дараагийнхаа вакциныг хийлгэн гэсэн. Тэгээд тэр вакцинаа авсны дараа 6 сарын дараа дахиад дараагийнх нь хийлгэн гэсэн. Тэгээд миний контрол үзлэгт орсон үзлэгийн хариу бас амжилттай гараасай. Ямар нэгэн муу зүйл битгий гараасай гэж би бас найдаж байна. Би ингээд зүгээр ирүүл баймаар байна. Тэгээд вакцинаа тариулсан бичлэг маань юм байла. Мөнгө маань хэзээ орж ирэх юм бичлэгний араас оруулнаа гэж та. За тэгэхээр 12 сарын 1-ний өдөр болсон байна. Би бүх материалаа бүрдүүлээд 11 сарын 21-ний өдөр даатгал руугаа явуулсан шүү дээ, тий. Тэгээд мөнгө маань болохоор 11 сарын 26-ны өдөр даасанд маань ороод ирсэн байсан. 195 евро 65 цент жүлгэжлээ. Би тэр яг мөнгө нүгийн хажууд скриншот хийгээд оруулчих заяа. Уг нь бол нэг 205 евро байх хэрэгтэй шүү дээ, тий. 10 евро нөгөө эмнэлгийн вакцин тарьсан төлбөр гээд тэр төлбөрийг би бодохдоо даатгал маань шууд тэр эмнэлгийн наз руу шилжүүлсэн болов гэж ойлгоод байна. Тэгээд би бас тэр шилжүүлсэн шүү дээ, тий. Тэгэхээр ингээд эмнэлэг маань 2 удаа 10 евро авсан гэсэн үг. Тэгэхээр энэ миний хувьд бол ямар ч асуудалгүй л дээ, тий. Тэгээд дараагийн очиж удаа очихдоо л ингээд асууж тэднэрээс надад хэлэх нүг үү. Тэгээд би 10 евроон дээр ингээд олон талаа яриад яваад ахын хайшин, тий. Ингээд миний 195 еврог ингээд дааж аваад миний наз руу ингээд эргүүлээд явуулсан нь л би бүр ингээд амар их баярлаж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд манай даатгал амар хурдан асуудал юм шүү дээ. 5 минутаар ингээд өнгийн маань дансар маань оруулцанд бас их гайхаж байна. Хөөх энэ чинь бас ингэж юм хурдан юм явдсан байж тээ гэж гайхлаа. Тэгээд вакцинтай болсон түүх маань ийм байлаа. Хэдийгээр 30 нэмэх насны 25-аас дээш насных ч гэсэндээ ингээд HPV-гийн вакцинтай боллоо. Тэгээд дараагийн вакцин маань болохоор 2 сарын дараа байгаа. Тэгээд тэрний дараагийн вакцин маань болохоор тэр вакцинаа хийлгэснээс 6 сарын дараа байна гэсэн үг. Тэгээд тийм байна. Ингээд энэ мэдээлэл маань та нарт бас жоохон ч гэсэн мэдээлэл болсон бол гоё лайк дараарай. Тэгээд ингээд комент өчөж үлдээгээрэй. Тэгээд намайг бас subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.